Энэхүү асинхрон хичээлээр 12-2-ын эгийн нүүрс ус липид уургийн задралаар үүсэх энергийн тоо хэмжээг харьцуулах замаар липид энергитэй болохыг түүний найрлагдах устөрөгчийн тоотой холбон хэлэлцэх гэсэн суралцгын зорилтын хүрээнд хичээл бэлтгэсэн. Бодис солилцооны бүх процесс нь хоорондоо маш их толгой. Эсийн амьсгалалтад зөвхөн глюкоз эсэлтэн задарч энерги үүсгдэггүй. Бусад өөх тус уурга зэрэг шин бодисууд бас энерги үүсгдэг. За шин бодис хүчилтөрөгчийн оролцоотой задран ус нүс рүүшлийнхий болттой бүрэн задрахтаа энерги үүсгдэг байна. Гэхдээ энергийн хэмжээ харилцан адилгүй. Энэ нь тухайн шин бодисд агуулгадж байгаа нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн тооноос хамаарна. Шим нэгдлүүдээс зөвхөн глюкоз эсэлдэж энерги үүсгдэггүй. Уурга бас өөх тус эсэлдэж энерги үүсгдэг. За уурган цитоплазмд амин хүчил болон эсэлддэг. Амин хүчлүүд нь гликолиз юм уу крепсийн мөчлөгт орохоос өмнө амин бүлгээ алдах ёстой. За азот агуулсан эцсийн хаягдал амик нь шээг эсвэл бусад хэлбэрээр биеэс зайлуулагддаг байна. За харин өөх тусны цитоплазм тосны хүчил гэлцрийн болон задарсны дараа гликолизийн завсрын бүтээгдэхүүн болох глицеральдегид 3 фосфат болон хувирнаа. За өөх тосны ихэнх энерги тосны хүчлүүдэд нөөцлөгдсөн байдаг. За цаашид бол ацетил коэнзим А байдлаар крепсийн мөчлөгт орж бас задарч энерги үүсгдэг байх нэ. Эсийн амьсгалын талаарх мэдээллийг уншаад үнэн худал болохыг олж өөрсдийгөө сориорой. Аль молекул хамгийн их устөрөгч агуулсан байна вэ? Энэ энерги ялгаралтай ямар холбоотой байна вэ гэдгийг эргцүүлж хараарай. За нүүрсэс уурга өөх тос гэдэг эдгээр шим нэгдлүүдэд агуулгадж байгаа химийн элементүүд нь нүүрсдөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азотууд байна. За эдгээрээс бол устөрөгчийн атомын тоо хэр их байгаагаас хамаарч бол ялгарх энергийн хэмжээ нь бол харилцан адилгүй байгаа нь харагдаж байна. Жишээлх юм бол нүүрсэс уурга дээр бол 4.2 килокалори буюу 17.6 кJ энерги үүсч байхад өөх тусан дээр 9.3 килокалори буюу 38.9 кJ энерги үүсч байна.